Тусчуулгаас 2018 оны 4-р сарын 27-ны өдөр Хууль зүйн дотоод хэргийн яамны удирдлага ажилтнуудын дунд үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх удирдлагыг амжилттай зохион байгууллаа. Удирдлагын хүрээнд 110 ажилтан, 140 ерөнхий боловсролын сургуулийн сурагч эцэг их багш нарыг хамруулан 3 ахмад ажилтанд талархал илэрхийлж, 8 ажилтан 2 гэр бүлийг алдаршуулан, 2 аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг сурталчлан, 13 удаагийн урлагийн хэсэгчилсэн тоглолтоор үйлчиллээ. Өдрөлийн үеэр чуулгын уран бүтээлчид тус яамны ажилтнуудыг найрсгаар нэмсэглэн өгтөж, өдрийн ажилд нь амжилт хүссэн нь тэдэнд баяр бахтал төрүүлж ажиллах эрч хүчийг өгсөн юм а. Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, улирлын шилдэг ажилтнаар шалгарсан хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Сүрэн Хорл, гэрээ эрх зүй хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ундрал сайхан, захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хилцээний ахлах мэргэжилтэн Сэлэнг, төрийн захиргааны удирдлагын газрын бичээж Бурмаа, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Цэцгээ, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Нугармаа, санхүү хөрөнгө оруулалтын хилцээний мэргэжилтэн Мөнх Баяр, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Баян Дүрэн зэрэг 8 ажилтнанд зориулсан танд амжилт хүсье ажиллагааг зохион байгуулж, албан ажлын өрөөнд нь зочлон морин хуурын их шиг Монгол ардын дуу бүжиг, айдууны мэдчилгээ хүргэн ажлын өндөр амжилтыг Хууль зүйн дотоод хэргийн яамны хамт олонны нэрийн өмнөөс хүсэн яриулав. Стрессгүй өдөр урандор зохион байгуулагдсантай холбогдуулан нийт ажилтнуудад зориулсан урлагийн тоглолтыг өргөн барьж, эрч хүч, урам зориг өгч, хамт олонны халуун дотнуур амьсгалыг улам бүр нэмэгдүүлсэн юм а. Тус яамтай үйл ажиллагаагаа нэгт холбон дэмжлэг тусалцаа үзүүлж, үр дүнтэй хамтран ажилладаг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хамт олон, Хаанс Зайдлын сангийн Герман улсаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид төдийгүй Монгол улс дахь төлөөлөгчийн газрын хамт олон зориулсан талархал ажиллагааг зохион байгууллаа. Тухайн байгууллагын хамт олонны зүгээс үнэхээр л ажлын стресс алжаалыг таллаа хэмээн цохон хэлж, тусчуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн уран чадварыг магтан сайшааж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байлаа. Түүнчлэн захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хилцээний дарга Ариун Туяагийн хүү 100 бэлэг дунд сургуулийн 4А ангийн сурагч төгөлдөр, сургуулийн багш ажилтнууд сурагчдад зориулсан амжилт хүсье ажиллагаа, мөн хилцээний мэргэжилтэн X цэцгийн аав Болдбаатар, ахмад ажилтан Жавцмаа нийж Бямсүрэн нарт зориулсан талархал ажиллагааг амжилттай зохион байгуулж, тэдний амьдралд мартагдчихгүй гэгэн дурсамжийг үлдээсэн юм а. Жаргах бийг надтай минь заяасан билээ
ухаарч гүйцээгүйгэн сэтгэлийг ожин болгон хэлсэн билээ. ожин болгон хэлсэн билээ. ухаарч гүйцээгүйгэн сэтгэлийг